Улаанбаатар хотын цагдаагийн газрын 1-р хэлтсийн дарга цагдаагийн хорондоо ням гэрэл Монгол явуучтай холбооны эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Галбаатар нар хөрөлцөө ирээд байна. Сайхан амарцгааж байна. Сайхан Сайхан амарчжээ. За нийслэлийн хулгайн гэмт хэргийн гаралт оны ихний байдлаар одоо 9% гэсэн баха. 9.5% өссөн гэдэг чинь. Тий. Энэ одоо ер нь хэр их үзүүлэлт вэ? За энэ ийм л юм байна л да. За Улаанбаатар хот маань бол одоо бас нэлээд олон хүн амтай бас томоохон хотын тоонд орж байгаа. 1900 биднээс ингээд жишээ дуртахад бол 1990-нд бол Улаанбаатар хот бол 560 мянган орчим хүн амтай байсан. За 2000 онд 760 мянга байсан. За өнгөрсөн оны статистик мэдээгээр бол 2015 онд 1 сая 363 мянган хүнтэй гэсэн албан ёсны бүртгэлтэй иргэд байна гэсэн. Энэ дээрээ нэмээд нөгөө нэг бүртгэлгүй иргэд гэж бас байгаа. Тодорхой дооны. Мөн хөдөө орон нутгаас болон тэндээс ирсэн шилжиж хөдөлгөөн хийж байгаа одоо өнгөрч дайраа өнгөрч байгаа иргэд яхахлаар Улаанбаатар хотод ойролцоогоор өдөртөө сая 700-аас сая 800-д орчим иргэд байгаамаа. Энэ нь бол бас хүн амын одоо нэгтгэл төвлөрөлтөй холбогдлолтой бас энэ гэмт хэрэг маань бас өсөж байгаа байдал бол анзаарэгдэж байгаамаа. Энэ бас энэс гадна бас нийгмийн эдийн засгийн бас хүндрэлтэй байдал болон ард иргэдийн амьдралын амжиргааны төвшин эдгээс бас шалтгаалж энэ гэмт хэрэг өсөж байгаа гэж үзэж байгаа. Одоо шалтгаан бол ер нь тэгжил гарч байна уу тий? За ер нь бол хүн амын нэгчлэлтэй ер нь холбоотой, эдийн засгтай холбоотой гэж үзэж байна. Улирлын байдлаас ер нь шалтгаалж гинөө. Жишээ нь зуны улиралд бол хотын иргэд хөдөө гадаа яваад аялал зугаалгаар явцдаг. За тэгээ намрын улиралд бол ер нь ингээд хоттой төвлөрөх маягийн болдог шүү дээ. Үүнээс бас үүдэж байгаа болов. За энэ оны эхний 8 сарын байдлаар нийт гэмт хэргийн 34.7% нь бол хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. За энэ байдал нь одоо та бүхэн асуугаад улирлын шинжтэй гэмт хэрэг байдаг гэхээр бас байдаг. Яагаад гэхээр одоо өвлийн улиралд бол гэмт этгээдүүд маань одоо эзэнгүү нөө лагер зочлонгийн газрууд тулгай их. Зуны улиралд бол манай иргэд маань бол зочлон лагертай гардаг хөдөө гадаа явдагтай холбогдлоор гэр орон сууцад нь хулгай орох. Шил ийм хүн нөхцөл байдал байдаг. Мөн тодорхой баяр ёслол өөр бол гэмт хэргийн гаралт үүсдэг ийм нөхцөл байдлууд байдаг. Цаг үетэй холбогдлолтой хэргийн өсөлт бууралт бол өөр байдаг. Хулгайн гэмт хэрэгтэн одоо эрүүгийн хуулиар яаж шийдэгдэх юм бол хуулинд аюул заасан байдгийг. За тэгэхээр хулгайлах гэмт хэргийн хувьд гэх юм бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд бол хулгайлах гэмт хэргийг бол эргүүлжүүлж ингэ зохицуулж өгсөн бол байдаг. За ингээд хулгай гэмт хэргийг үйлдсэн арга хэрэгсэл болоод учруулсан хохирлоос хамаарат ингээд бол одоо яа шийтгэлийн асуудал бол бас ялгамжтай ингээд явдаг юм асуудал бол байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд маань үйлдсэн гэмт хэргийн одоо нөхцөл байдлаас хамаарат за ингээд баривчлах 3-аас 6 сар хүртэлх хугацаагаар баривчлахаас өксүүлээд 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх ийм хуулийн бол санкцтай бол байдаг. Эргээд нөгөө мэдээж хүнд хохирол учруулсан учраас хохирлыг барагдуулах гэдэг зүйл байдаг. Зүгээр одоо тэр хүнийг хорж цагтаад юу гэдгийг ял идэлүүлээд өнгөрчих үү, хохирлыг барагдуулах уу? Тэгэхээр хохирлын асуудал бол энэ дээр л тустай юм. Тухайн хүн бол ял шийтгэл эдэлж байна гэдэг маань өөрөөр хэлэх юм бол эрүүгийн хуулийн одоо тусгай ангид заасан тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлийнхээ төлөө хууль заасан шийтгэл хүлээж байгаа хэлбэр юм. Хохирлын асуудал бол тухайн хүний гэм буруутай үйлдэлийн улмаас иргэд байгууллага аж ахуй нэгж төр тучирсан одоо мөнгөн болоод мөнгөн бүс дүнгээр илэрхийлж байгаа эрхэмд нь гарсан өөрчлөлт гэдэг үндээс харж байгаа юм. Хохирол барагдуулах тухайд гэдэг юм бол хохирлоо мэдээж барагдуулсан тохиолдолд тухайн хүн маань одоо хөнгөн гэмт хэрэг үйлдэх хохирлоо сайн дураараа барагдуулсан бол одоо эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг. Хүн дэвтэр гэмт хэрэг үйлдэх хохирлоо барагдуулсан тохиолдолд бол ял тэнцдэг. Хүнд онц хүн гэмт хэргийн хувьд гэх юм бол хохирлоо барагдуулсан тохиолдолд бас ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулах энэ хуулийн зохицуултууд бол манай одоо эрүүгийн хуулинд бол байдаг л да. Гэхдээ ерөнхийдөө тоо мэдээ статистик зэргийг харж байхад бол хулгайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бол одоо барагдуулж байгаа нөхөн төлж байгаа энэ асуудал бол өөрөө бол маш бага байдаг. За тэгээ цагдаагийн байгууллагад уучлаарай. Яг одоо юу гэдгийг гар утсаа зам гарцаар гарч яваад л гар утсаа алга болгочихсон, сойлуулчихсан ч байдгийм үү? Их тийм жижиг төрлийн гэмт хэрэг одоо хулгайн гэмт хэргийг иргэд төдийлөө очиж мэдэгдээд байдаг уу гэсэн л энэ мэдээж бас араас нь хөөцөлдөж явхад их төвхтэй гэж төвөгшөөдөг үүднээс иргэд ингэж олдохгүй л гэж боддог байна. Ер нь тэгээд одоо нэгэн талга болсон утас бол олдохгүй ч гэдэг юм уу? Ийм байдлаар хандах тохиолдлууд их илбэг байдаг баг. Тэгэхээр үүн дээр ер нь за энэ маань бас иргэдийн бас буруу ойлголцтой холбоотой юм л да. Энэ яагаад гэхээр одоо гэмт хэргийн нэгөөсөндөө одоо
өөгшүүлж гин гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр гэмт хэргийг нь цагдаа байгууллагт мэддэгдээгүй. Мэддэгдэж явах хэвээр. Уг нь бол мэддэгдсэн тохиол цагдаа байгууллага энийг илрүүлэх чиглэлээр ажиллаж явах хэвээр. Энийг мэддэгдээг учраас нөгөө гэмт этгээдүүд маань болохоор нэг хүний гар утас авчаад дахин авдаг юм өөгшүүлдэг бас нэг иргэдийн маань бас нэг цагдаа бол мэддэгдээгүй бас нэг буруу бас болж бас энэ гэмт хэрэг өсөд байх бас учир шалтгаан бас байгаа гэж үзэж байгаа. Манайхан ч одоо гарах юм гарахаар л гарч байгаа юм байлгүй гэж байна. Манай сэтгүүлчид энэ ярилцлагыг хийх гэж судалгаа хийж байхад эрүүгийн хууль ер нь батлагдсан цагаас хойш их олон удаа шинжлэгдэж гин л дээ. Энэ нь юутай холбоотой вэ? За яг хулгайн гэмтэргийн хувьд гэх юм бол анх ерөнхийдөө бол хулгайн гэмтэрийг одоо бүрдэл буюу одоо бүрдэл төгсөх тухай асуудал гэдэг гэмтэргийн энэ дээр юуны асуудал яригддаг вэхээр хулгайн гэмтэрийг үйлснээ бол бас бага ус хэмжээний хурал учруулсан бол хариуцлага хүлээлгэнэ гэдэг. За энэ дээр бага ус хэмжээ гэхэлэр юу яригдж байна вэ гэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэн тухай асуудал яригддаг. Тэгэхээр одоогийн байдлаар бол 192 мянган төгрөгнөөс дээш үнийн төмөхийн эзүүл хулгайсан тохиолдолд тухайн хүнийг бол хулгайн гэмтрийг үйлдэжээ гэдэг ингээд цаашаа шалгаад эрүүгийн журмаараа ингээд шалгаад хариуцлага хүлээлгэх ийм асуудлууд байж болдог. Гэтэл одоо түгээмэл байдлаар юу харагдаж байна уу гэхлээр хулгайд одоо жишээл халаасны хулгай асуудлын дээр хэрэгжиж байна л та. Халаасны хулгайд эзүүл алддаг. За хохирлын үнэлгээ 192 мянган төгрөг хүрдэггүй. За тэгэнгүүт тухайн этгээд ерөөсөө захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйл заасны дагуу бол 1500-аас 20 мянган төгрөгийн хооронд торгоол ингээ нөгөө хэрэг хийсэн хүнийг маань явуулчихдаг. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн орчин маань өөрөө ингээ шаардаад байна. Энэ юугаар ингээ тогтоогдсон бэ гэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдсон байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь болохоор Монгол улсад ажиллаж байгаа одоо ажилтны буюу нэг цагт нэг сард авах одоо тэр хөдөлмөрийн одоо хөдөлсөө үнэлүүлж байгаа тэр доод жишээ тогтоож байгаа. Энийг эрүүгийн хуулийнхаа хохирлыг хэмжих хэмжүүр болгоо оруулаад ирсэн маань өөрөө бас алдаатай зохицуулалт болсон л та. Иргэнийхээ хөдөлмөрийг одоо үнэлэмжийг нэмэгдүүлмээр байдаг ажилтны. Гэтэл энийг дагаад энэ үнэлгээ маань өөрөө эрүүгийн ялын бодлогод нөлөөлөөд ингээ гэмтэргийн зүйчлэлийг ингээд өөр байдлаар ингэж оруулж ирээд. Яг энэ мэд ер нь асуудал олон болохоор ингээд засаж сайжруулах зүйл олон болохоор ингэж олон удаа шинжлэгдэж батлагдсан уу? За ер нь бол эрүүгийн хуулийн шинжилгээ өөрчлөлт гэх юм бол энэ бол 2002 онд батлагдсан зүйл одоо үйлчилж байгаа тийм үү. Сүүл 2015 онд бол шинжилэн найруулсан эрүүгийн хуулийг бол баталсан. Гэхдээ 9 сарын 1-ээс хэрэгжих байж байгаад энэ маань тодорхой шалтгааны бол бас 7 сарын 1 хүртэл бол хойшлж байгаа 17 оны тийм үү. Яагаад эрүүгийн хуулийг ингээд байнга шинжилээд өөрчлөлт өгнө гэдэгэнгүүт ерөнхийдөө хүн нийгмийн харилцаа маань өөрөө хөгжил нь бол одоо өндөр хурдтай байгаа тийм ээ. Тэгэхээр одоо гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэл гэдэг маань өөрөө энийгээ дагаад бол нарийсж байна тийм үү. Одоо жишээл 2002 оны эрүүгийн хууль батлагдаж байх үед хэрэгэлдэг байсан техник технологи одоо өнөөдөр 16 оны техник технологитой харьцуулшгүй болчихж байна. Тухайлбал хүний ATM-ийн картыг одоо ашиглаад юм эсвэл зөвхөн тэрний дансны нууц кодыг мэддэг байхад заавал картыг хэрэглэхгүйгээр мөнгө авчдаг ч юм уу иймэрхүү байдлаар гэмтэргүүд үлдэх тийм шинэ хэлбэрүүд гарч ирж байна. За захин банкны үйлчлэгээтэй холбогдуулаад захимаар одоо тухайн хүний дансанд одоо ингээ халддаг ч юм уу тийм иймэрхүү байдлаар өмчийн эсрэг гэмтэрх үйлдчихдэг ийм тохиолдлууд бас байна. Гэх мэтчлэн өөрөөр хэлбэл нийгмийн харилцаа хөгжиж байгаатай уялдуулаад энийг дагуулад одоо ингээд хуулийнхаа зохицуултыг шинжилээд явах юм асуудал бол одоо жишээл зайлшгүй байх нь ойлгомжтой юм л да. Бусад одоо улс оронтой харьцуулах юм бол бусад улсууд ер нь гэмт хэрэгтэн хулгайч нартайгаа ер нь яаж тэмцдэг юм болоо? Манайд тэндээс бас авч хэрэгжүүлэх боломж хэрвээ. За ер нь юу л да бас энэ гэмт хэрэгүүд манаас харилцсан адил улс орон болгонд яг л нөө зан заншлын хэмжээ шашин шүтлэг тийм ээ. Тэгээ улс орны хөгжлөөс шалтгаалаад янз бүр. Тэгэхдээ ер нь хулгайн гэмтэрэг нь бол альж улс оронд бол бас энэ толгойн өвчин болсон бас хэрэг гэмтэрэг л дээ. За гадаад орнууд бол яг техник технологи хөгжилтэй орнуудад бол одоо техник технологийн дэвшлиг их ашигладаг юм байна. Энд дээр нөгөө гудамж талбайг бүрэн камержуулах энэ камерууд маань камерын чанар нь сайн байдаг тийм ээ. Бичлэг нь сайн байдаг. Манай тавьж байгаа камер стандартууд нь болохоор муу байдаг. Нөө бичлэг нь буцаж гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглахад юу дутагдaltaй ийм юмнууд байдаг. За гадаад оронд болохоор бас нөгөө гадаад иргэд маань болохоор өөрсдийнхөө эд хөрөнгөндөө хөрөнгө оруулалт их хийдэг юм байна. Хамгаалахын зорилгоор. Яадаг вэ гэхээр нөгөө тохиол хамгаалалт болон камержуулах ажлаа өөрсдөө аюулгүй байдлынхаа ханх үүднээс бол нэлээд хөрөнгө оруулалт хийдэг. Манад яадаг вэ гэхээр тийм юм байхгүй. Яадаг вэ гэхээр жишээ дуртал одоо гэр оролт их л Монгол гэр болон гэр орлын байшингууд маань эзэнгүй байна гэдгийг харуулж байгаа юм шиг даруулахтаа нөгөө
чоожоо ичдэг тийм ээ. Тэгээд чоож нийл харагдаад идэг шүү Чоож дээ. нийл харагдаад идэг. Машин тэргээ харанхуу гэрэлгүй хараа хяналтгүй газар тавьчихдаг ийм хүмүүс байдаг. Биднес өөртөө нөгөө машин тэргээ одоо юу гэдэг юм сайжруулах чиглэлээр одоо тонголдог ч юм уу өөртөө хэрэгэлдэг одоо техник хэрэгсэлтэй сайжруулах чиглэлээр ингээд юмнууд өөртөө хөрөнгө оруулаад байдаг мөртлөө өөртөө аюулгүй байдалтай бас хөрөнгө оруулалт бас хийхгүй бас юм дутагдaltaй тал байгаа юм. Тийм учраас нөгөө нэг хулгай их боломж хулгайчийг төрүүлдэг гэж нэг үг байдаг. Тийм учраас биднес иргэд маань өөртөө хулгай их боломжийг хулгайч нар төрүүлэхгүй өөртөө аюулгүй байдлын төлөө нөгөө бас хөрөнгө оруулалт оруулж явах шаардлагатай юм гэж бас ард иргэдэд хэлэх шаардлагатай юм л да. Хулгайчтай ер нь тэмцэхэд хуулийн заалт илүү чухал уу зайл эсвэл яг одоо хурандагийн ярьж байгаа шиг тийм ээ өөрсдөө урьдчилан сэргийлж хамгаалах ёстой юу? Аль талаасаа байгаа юу? Тэгэхээр мэдээж энэ дээр бол аль талаасаа байлгүй яах вэ? Хуулийн зохицуулалт энэ дээр мэдээж бол зайлшгүй сайн байх шаардлагатай. Одоо жишээлх юм бол тэр 192 мянган төгрөгийн босго тавьчаад байна. Энэ босго маань одоо 17 оны 1 сарын 1-ээс эхлээ 240 мянга болохоор хөдөлмөр нийгмийн зөрчлийн 3 талт хэлцээрээ тогтоогдчихлаа тийм ээ. Ингээ хөдөлмөрийн үйлчлэгээ доод хэмжээтэй эрүүхэ бодлыг уйччихсан. Тэгээд тэр хэмжээнд хохирлыг одоо ийм хэмжээний хохирол учруулвал эрүүг хариуцлага хүлээлгэхээр ингээ зохицуулалтаа хийчихсэн. Гэтэл энэ нь болохоор нэг талаасаа халаасны хулгайчдыг бол давруулаад идэг. Ийм зохицуулалт бол хуулинд бол байгаа. Энийг бол засах шаардлагатай. Ер нь бол гэхдээ энэ бол шинжилэн найруулсан эрүүгийн хуулиар буюу эх оны 17 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх хуулиар бол хохирлын хэмжээг бол зааж өгөөгүй. Шууд ерөөсөө бусдыг ингээ хулгайлсан бол 7 хоногоос 5 жилийн хугацааг зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих гэдэг ийм зохицуултууд одоо жишээ нь шинжилэн найруулсан эрүүг хуулийн 17 дугаар зүйлийн 17-ийн 1-т бол ороод ирчихсэн байна. За энэ бол мэдээж хуулийн талаасаа тухайн хүнд бол хариуцлага хүлээх боломжийг бол нэмэгдүүлж байна тийм ээ. Өөрөөр хэлбэл хариуцлага бол заавал хатуу чанга байхтай гол нь биш. Ерөөсөө зайлшгүй байхтай чухал юм. Хууль зөрчсөн үйлдэл болгонд тухайн хүнд хариуцлага хүлээлгдэг байх хэрэгтэй. Гэтэл манайд бол заавал тэр тогтолцоо нөр бол муу шүү дээ. Хэрэг хийчихэд хариуцлага хүлээхгүй ингээд явах боломж нь өөрөө бас хуулийнхаа хүрээнд байгаад байдаг тийм ээ. Цагдаагийн байгууллага яг одоо энэ мэд зүйлсийг яг яаж шийдвэрлэдэг вэ? Одоо яг бид бол одоо өвчин төгөл дагад мөрдөж байгаа эрүүг хуулийн тэр 2002 онд сая манай галбаатар хуулж ирлээ. Тэрний дагуу бас шалгалтууд байж байна. Биднес гэмт тэр шалгалтыг хийхдээ Монгол Улс эрүүг мэд шийдэх хуулийн дагуу бас процесс ажиллагаанууд хийдэг. Тэрний дагуу одоо хуулийн заасны дагуу ажиллагаануудаа хийгээл. Тэгээд өөрсдийн шалгаж нотлох юмнуудаа юу яагаад прокурор болон байгууллагын хяналтанд оруулаад шалгад. Одоо жишээ нь халаасны хулгайд хохирогч болсон ямар ч гэсэн ингээд хулгайчаа олчлоо. Тэгэнгүүт эргээд цагдаагийн байдлаар хуулийн дагуу шийдвэрлэлээ. Гэвч одоо нөгөө хохирогч болсон хүн бас нэг тийм сэтгэл дундуур байгаа даа надад тий. Энд дээр яадаг бол сэтгэл дундуур байна гэдэг чи ойлгосон. Одоо яг түрүүний нөгөө хуулийн заалттай адилхан энэ хүн ер нь бол яг миний утас одоо жишээлбэл таны ярьж байгаа бол тэр нөгөө этгээдд бол тэр нөгөө хохирлын хэмжээ өрөхгүй үнэтэй захирын харамж авахгүй дээ шүү дээ. Одоо тиймэрхүү хүн бас байж ялч үл хууль эрх зүйн орчин тийм л болохоор бас тийм. Тэрэнд хуулийн дагуу бас үйл ажиллагаа явуулсан. Дан ганц одоо түрүүн бас яриандаа бид хэд дурдлаа шүү дээ. Дан ганц цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэхгүй маа. Иргэд бас өөрсдөө бие биендээ тус тэмтэй байх хэрэгтэй гэд. Ер нь иргэдээс юу гэдэг хулгайн гэмт хэрэгтэй тэмцээ тусал дэмжижсэн тохиолдлууд ер нь хэр байд юм болоо? Байлгүй яг энэ ч бас манай шудраг сайхан иргэд байна. Тэгээд ер нь бол иргэний үүргийнхаа дагуу гэмт хэрэг мэдсэн тохиолдол бол мэдээлэх хэрэгтэй л дээ. Ийм иргэд бол зөндөө байгаа. Эднэртэй хамтарч ажилладаг юм байна. За энэ бас үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд манай Улаанбаатар хотын цагдаагийн газраас бол бас хөршийн хяналт гэдэг хөтөлбөр нийслэлийн иргэдийн тэргүүлэгчтэй уурлаар батлуулаад ажиллаж байна. Энэ цааш ямар зорилготой вэ гэхээр нөө хуучин биднээс ярьдаг нөө сайхан хэлний санаа нэгчээр тий бие биендээ тусалдаг, дэмждэг, би харсан одоо юу гэдэг нөө хажуу айлынхаа хүмүүсийг мэддэг тийм ээ. Ийм хүмүүнүүд байдаг. Энэ дотн харилцаанаас одоо дотн харилцаанаас энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажилт бас ингээд хамтарч цагдаагийн болгоход хамтарч ажиллах бас нэлээд бас үр дүнтэй ажил болох юм байна. За энэ хөршийн хяналт хөтөлбөрийн дагаад бас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд хөтөлбөр гэж нийслэлийн засаг даргын 2016 оны 77 дугаар захирамж орсон байна. Энэ ямар зорилготой вэ гэхээр түрүүн таны хэлдэг иргэд цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын байгууллага маань бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд бол идэвхтэй оролцох гэсэн ийм зорилгоор бол ийм хөтөлбөрүүд хэрэгжиж явж байгаа. Хэдийгээр одоо хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх иргэний үүрэг ч гэсэн бас
эргээд одоо яг тэр хулгайн гэмт хэргийг мэдээлсэн ч юм уу. Тухайн үед таслан зогсоосон. Тим хүмүүс иргэдээ хамгаалах ер нь эрх зүйн зохицуулч гэдэг юм уу нөхцөл боломж ямар хөө гэдэг юм бэ. Одоо жишээ нь хүмүүс яг ингэж ярьдаг ш нэг нөхөр нэг хүнээс яг ингээ хулгай хийж яхад нь өөр нэг хүн харлаа гэж бодоход тэр хүн одоо ингээд цагдаад ч юм уу за цагдаа байхгүй байлаа гэхэд эргэн тойрны хүмүүстээ хөөе наа чи ингээд хулгай гээл тэгэхэд нөгөө одоо хулгай хийж байгаа этгээд нь нөгөө хүнээ дарамталдаг ч юм уу. Тийм зүйл бол амьдрал дээр айгүй их тохиолддог шүү дээ. Иргэд нэг тиймэрхүү айцтай байдаг те. Тий, ерөнхийдөө бол яг хоо мэдээж тухайн гэмт хэргийг хараад харсан гэмт хэргийн талаар мэдээлэл өгч байна гэдэг мэдхүүн бол өөрөө гэрчийн итгэж тусан байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр гэрч охирчийг хамгаалах тухай хууль бол манай улсад батлагдсан гарсан. За ингээд гэрч охирчийг хамгаалах үүрэг нь бол дахрын албанд бол байсан. Гэвч одоо дахрын албыг бол сая сүүлд бол татан буулгачихлаа. Тэгэхээр үүнээс болж бол одоо гэрч охирчийг хамгаалах одоо хууль эрх зүйн механизм болоод одоо түүнийг хэрэгжүүлэх одоо тэр байгууллага өөрөө байхгүй болчихсон одоо гэрч охирчийг бол хамгаалтгүй орхичлаа хуулийн гадна. Юу хуулиуд байгаад идэг. Тэрийг хэрэгжүүлдэг байгууллага нь өөрөө байхгүй болчихлоо. Тийм болохоор энэ дээрээс хуулийн цаасан дээр өгсөн зөвхөн текст л болчихлоо гэдэг байдлаар. Харьяалагдах боломж байхгүй юу? За энэ одоо дахрын ерөнхий газар татан буугдаа дахрын ерөнхий газрын зарим чиг үүрэг бол цагдаагийн байгууллага бол шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаар хуваарлагдсан. Тэгэхээр одоо үндсэндээ бол хуулийн дээр бол гэхдээ дахрын албаараа одоо байгаад идэг тийм ээ. Тэгэхээр одоо энэ хууль эрх зүйн орчныг бас өөрчлөх юм уу те. Тэгээ одоо цагдаагийн байгууллагаар бас шилжүүлэх үү гэдэг асуудал маань Та бүхний байна л да. Асуудал. Энэ дээр болохоор сая энэ хуулчин ярьдаг л яг л уг нь дахрын алба хариуцж байгаа. Одоо энэ дахрын одоо гэрч хамгаалах болон тийм ээ шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих шүүгдэгчийг хүргэж өгөх гэдэг ийм үйл ажиллагаанд бол цагдийн болгоход одоо шилжээд ирсэн үйл ажиллагаа бол хэмээн одоо явагдаж эхэлж байгаа. Одоо эрх зүйн баримт бичгүүдэд бас босруулж байгаа юмнууд байгаа. За тэгэхээр иргэдтэй бас мэдээж цагдаагийн байгууллагаас уриалах хэрэгтэй байх л та. Хулгайн гэмт хэргээс урдчлан сэргийлэх тал дээр. Ер нь хулгайн гэмтрээс урдчлан сэргийлэх юм ажил маань бол ганц цагдаагийн байгууллага ажил биш гэж бид түрүүнсэн тийм ээ. Хуулийн дээр болохоор иргэд аж ахуйн нэгж төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцох хэрэгтэй гэдэг. Ийм юм байгаа. Тэгээд бас дараагийн асуудал би бас мөн хэлсэн. Иргэд маань өөртөө өөртөө эд хөрөнгийнхаа аюулгүй байдал болон хамгаалтан дээр бас онцгой анхаараач. Өөртөөгөө бас нэг түрүүн хэлсэн хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг гэж хэлдэг. Аль болох юм алдахгүй сонор сэрэмжтэй хараа хяналттай тийм аюулгүй байдалтай эд хөрөнгө хамгаалаач л гэсэн үг гэж хэлмээр байна. За биднээс бас цагдаа байгууллагаас бас энэ хулгайн гэмтрэгтэй тэмцэх чиглэлээр бол энэ чиглэлээр бол хулгайн гэмт хэргийн замаар алдагдж байгаа эд зүйлс төр хяналт тавих зорилгоор сэдвүүдэн бас үйл ажиллагаанд зохион байгуулж байгаа. Жишээд дуртахад бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд тавих журам гэдэг нийслэлийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулаад бас энэ журмаа хэрэгжүүлэх одоо захим сангийнхаа ажлууд одоо явагдаж байгаа бэлтгэл ажлууд. Энэ яагаад ийм хэрэгцээ гарсан бэ гэхээр гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлийн бараг 30-аас 30 орчим хүн бол ламбард барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаар дамждаг. Тэгээд цаашаа зах зээл дээр борлогддог. Түүнээс энэс гаднаас нууцараас борлогдож байгаа гэхийг биднээс бас тодорхой бас байгаа тавхан мэдчихэж байгаа. Яагаад биднээс 30% гэхэл гэмт хэрэг шалгаж байгаа учраас бол тогтоогдож байгаа юм тэр. Тэгээ гэмт хэрэг шалгаж байгаа учраас тэр ламбарданд хураагч эзүүлсэн маань бол тэр эд мөрийн баримтаа биднээс хураах хэрэгтэй. Хуулийн заасны дагуу хураагаад авдаг. Улмаар тэр ламбардны үйл ажиллагаа хийж байгаа иргэд маань бас хохирдог. Тэгээ бид бас ламбардны үйл ажиллагаа явуулдаг иргэдийнхээ төлөөлөлтөөгөө бас хэд уулзалт хийсэн. Хамтарч ажиллая гэсэн. Юу яагаад ер нь энэ журмыг хэрэгжүүлж ажиллах нь зөв юм аа. Хэдүүлээ хоорондоо хамтарч ажиллахынхаа үр дүнд мэдээ солилцох ажилтнууд энэ гэмт хэргийн замаар алдагдж байгаа эд зүйлсийг бас таслан зогсоох боломжтой маа гэсэн үднээс энэ журмыг хэрэгжүүлээ ажиллаж байгаа маа. За маш их баярлалаа. Хүрэлцээрж бидэнтэй харилцсан ажил үйлстэй амжилт хүсье. Баярлалаа. За